12 сарын 2. Дуулал магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, эзэнд хандаж, зүрхэндээ дуулж аядуу зохио. Эфес 5:19. Энэ ишлэлд дууг ариун сүнсний дүүргэлттэй холбож, ариун сүнс дүүрэх үед хүнээс дуу дуулал гардаг гэж бичжээ. Түүхэн тохиолдсон агуу сэргэлтүүдээс үргэлж дууд төрөн гарсан байдаг нь ийм учиртай. Уэллийн сэргэлт үүний тодорхой нэгэн жишээ юм. Христ итгэгчид олон дуутай батуулал, магтуу дуу, сүнслэг дууны баялаг өг сантай арт түмэн дэлхийн хаанч байхгүй. Магтан дуу нь үгээр илэрхийлж чадахгүй мэдрэмжийг мань илэрхийлдэг агуу хэл юм. Зарим магтан дуу нь туршлагаас мань давсан бодлуудыг илэрхийлдэг. Бүхнээ би Есүст өргөе гэх мэт үнэн сэтгэлийн тухай сайн магтан дуунууд байна. Энэ магтан дуунуудаар бид зүрхнийхээ бэлхалтыг илэрхийлэн дуулж чаддаг. Сүнслэг дуунуудад химнэл, хөгжим, хоршил тийм чухал биш. Гол нь зүрхнээс гарч байгаа үг ариун сүнсний хүчээр бурханд очих нь чухал. Мэри Бовлерийн тухай дуундаа өгүүлжээ. Хичнээн сайхан аялгау дуу байлаач Христ эзэнд чухал биш гэдгийг би мэднэ. Зөвхөн ариун сүнсний заасныг л зүрхнээсээ дуулах нь танд их шиглэнтэй. Бурхны сүнс дууг Библийн номлол шиг ашиглаж чаддаг. Гратан Генесийн ээж гол руу үсэрч амиа хорлох гэж явахдаа газар хагалж буй тариачин нэрийн дуулахыг сонсоод амиа хорлохоо больжээ. Хожим нь доктор Генес эгэлжирийн ажлаа хийж байхдаа эзний магтаалуудыг дуулж байсан тэрхүү даруй Христ итгэгч тариачинд би өртөө учраас бүхнээ бурхан зориулна гэж хэлсэн байна. Христч хөгжмийн үйлчлэл хийдэг хүмүүс хоёр туйлшрлаас болгоомжлох хэрэгтэй. Нэг нь өөрийгөө өргөмжлөх явдал. Ямар ч үйлчлэлд өөрийгөө өргөмжлөх хандлага орж ирэх аюул бий. Эзний алдрыг дуулж бурхны хүмүүст ивэл өрөөл болохын оронд авиас чадвараараа хүмүүсийг гайхшруулах хүсэл үргэлж төрж байдаг. Хоёр дахь нь бусдыг босгон дагуулах биш, хөгжөөн цэнгээх аюул. Хөгжим дуугаар дамжуулан сонсогчдод бурхны үгийг дамжуулах бус хөгжмийн уран адварт лууралсан магтан дуу болох аюул. Хүмүүсийн сэтгэл зүрхийг дуугаар хүргэх боловч бидний хайрладаг эзэнд ямар ч үн цэнэгүй, утга учиргүй, ач холбогдолгүй дуунууд төрөн гарах боломжтой. Улс үндэстнүүдийн соёл бүхэн хөгжмийг өөр өөрөөр мэдэрдэг. Гэхдээ ямар ч соёл байсан магтан дуу эрүүл сургаалтай хүндэтгүй штэ. Хүмүүсийг сүнсээр босгон байгуулдаг байх ёстой.